Eagle телевизийн үзэгчдэд орой минь төргийа. Өнөөдөр би сэтгүүлчийн ажил, хөтлөгчийн ажил хийхээр Eagle телевизээс явуулж байгаа бүрэн зураглал гэдэг хөтөлбөрт оролцож байгаамаа. Тэгээд өнөөдрийн манай зочд бол Иракт алба хайж байхдаа гавьяа байгуулсан Самбуу Ямдан Азаа хоёр Баатартайгаа уулзахыг хүсдэг. Тэгээд ийм нэвтрүүлэг болно. Цэргийнхнаас энийг өрхөөхөөр та хоёрыг урьсан. Америкийн ерөнхийлөгч Буш ирээд та хоёртай гар өрөө зураг авахулаад идэг. Би уулзаагүй явж идэг. Тэгээ ер нь бол энэ их хурлаар төрийн бодлого цэрэгт яаж яваа, та бүхний ахуй амьдрал ямар байна, тэтгэврт гараад яах юм. Тэр болгоныг бол бид бодож энэ зургийн хуулиуд гаргаж байгаа. Батулга гишүүнийг бас урьсан. Монгол цэрэг бүтээн байгуулалт гэдэг хөтөлбөрийн талаар сүүлийн 1 жил их хурл дээр санаачлаг гаргаж 6 тэрбум төгрөг 24 нэг цэргийн урсгал зардал 4 сая төгрөг байгаа. Энэ жил 6,000 цэрэг илүү татаад хүнд машин механизмын оператор болгож бүтээн байгуулалтанд цаашид явуулах зорилгоор урсгал зардлыг бол батлан болгоны төсөвт нэмж өгсөн. Бид бол маш олон 100 жилийн уламжлалтай Монгол цэрэг гэдэг бол дэлхийд нэрээ гаргацсан. Тэгээд хамгийн сүүлийн жишээ нь бол та хоёр байгаа. Тэгээд ер нь бол би яриагаа нэг ийм номноос эхлэе гэж бодоод энэ номын навид ирсэн. Тэгээд нэг ийм 3 хаан бичсэн байгаа. Энэ 3 юм л энэ дэлхийн түүхийг өөрчилсөн байна гэж. Тэгээ энэ 3 мэдээж буу ган хоёрууд бол ойлгомжтой байх. Одоо улс орнууд бие бингээ эзэлдэг. Энэ вирус яагаад байгаа гэж хүмүүс асууад байгаа. Тэгэхээр нөгөө Ацтекийн эзэнт улс гэж байлаа шүү дээ. Одоо Өмнөд Америкийн, Өнөөгийн, Мексикээс өсвөлээд Чил, Мил одоо тэр авь. Тэр бол Европоос том улс байсан байна. Тэгсэн мөртлөө 300хан Испаниас ирсэн конкистадорт ялагдсан байна. Нөгөө хэд нь сайн байлддаг, сайн зэвсэгтэй байсан дэ биш. Европын өвчнийг аваачаад өөрсдөө мэдлгүүд хараагаад нөгөө хүмүүс нь өвчнөр өгсөн байхгүй. Тэгээд нөгөө дэлхийн түүх өөрчлөгдсөн гэж үздэг юм л. Ярих гэж байгаа хоёр юм хоёулаа аримтай холбогдоод байгаа. Буу зэвсэгтэй байх, нөгөөх нь гангийн үйлдвэрлэл. Тэр нь одоо өөрчлөсөн 3 зүйлийн хоёр нь аримтай холбоотой. Тийм, тэр вирусыг бол яг тухайн тохиолдолд Өмнөд Америкийг хэрхэн европчууд эзэлсэнтэй түүх нь бол бас тийм тооцоолол юм болсон юм байна л. Тэгээ одоо номоо хойш нь тавиад Монгол цэрэг ямар уламжлалтай. Мэдээж бид нар чинь 800 хэдэн жилийн өмнө өнөөдрийн Америк шиг л дэлхийн удирддаг улс байж л дээ. Евроаз хуурай газар. Евроаз тэр үед нөгөө том усан онгоцод гараагүй, Америк төв нэгдээгүй, Австрали төв нэгдээгүй. Тэгэхээр хүний амьдардаг гол хэсэг бол энэ Европ Азийн холбосон төв байсан. Тэгээ тэрэн дээрээ бол одоо далаагаас далаа хүртэл эзэлсэн улс. Тэгээ өөрийнхөө үзэл сурталыг явуулдаг, өөрийнхөө бодлогыг явуулдаг. Хуулийг гаргадаг. Бити наад нэг энэ хэрмэн дотроо орогноод худалдаа намаа хийхгүй ингээд бай. Наа чи хөгжил биш байна. Хэрмээсээ гарцгаа. Бүгдээрээ хоорондоо худалдаа хийцгээ. Манай элчийг одоо алж болохгүй. Алах юм бол танаа улсыг эзлэн шүү. Дипломат паспорт гэдэг юм өгөөд энэ гэргээ гэдэг юмыг барьсан хүнийг та нар оролдож болохгүй шүү. Ингээд олон улсын хуулийг анх удаа хэрэгжүүлж гисэн байна. Тэгээ бид бол ийм том уламжлалтай мөртлөө одоо тэрийг 90 оноос өмнө ярихаас айдаг байлаа ш. Би Монгол цэргийн талаар маш бахархалтай ярьж байгааг учир нь бидний одоо 800 жил 900 жилийн өмнө бодож олсон байлдааны арга тактик байна ш. Давтлах, ухрах, хажуудлаас нь энэ болгон өнөөдрийг хүртэл дэлхийн 1 номер Америк улсын Батлан-Болгыг сурвалж заагдаж байна. West Point-д сурах хүчигт нь орцсон. Цэргийн түүхийн албан ёсоор цэргийн түүхийн явгад явж байна. 2003 оны 3 сарын 20-нд анхны пуужинг Саддам Хусейний ордонд руу харвсан байна. Тэгж эхэлсэн байна. Тэгэхээр та нар 4 оны 1 сард гэдэг чинь нөгөө байлдааны үндсэн ажиллагаанд дууссан. Гэхдээ орцсон нөгөө үед бааз байгуулж явах үе. Бууж өгөлгүй байлдаал хийсэн үетэл юм байна л да. Тэгээ одоо Иракт та хоёрын хийсэн яг тэр өдөр юу болсон? 2 сарын 18-ны өглөө үүрээр нөгөө халдлага болоод Тэр нөгөө барьцаанчлагдсан. Тэр одоо ерөнхийдөө амийн золиос террористүүд гэж бас хэлнэ тий. Тэр нөхдүүд бол одоо ингээд
одоо бидний үйл ажиллагаа болон одоо олон улсын хамтарсан тэр үйл ажиллагааг тассан зогсоох зорилготой бааз руу халтлан тавталсан. Тэр үед болохоор би нөгөө өөрийнхөө цэг дээр байсан нэгдүгээр цэг маань самбуунд хоёрдугаар цэг мөн самбуунд ингийн талаас нөгөө утаа шашиг нөгөө сарниулах үйл ажиллагаа самбуугийн талаас эхэлсэн байхгүй юу? Самбууг сарниулаад миний талаар ингээд нөгөө эсрэг бөмбөгтэй машин орж ирсэн. Ачааны машин дүүрэн машин бацсан тий. Дүүрэн одоо тий 750 кг гар хийцээ тэр бол ерөнхий гар хийцээ. Ачааны машиныг одоо том Йонкстэй ачааны машиныг л тэсэх бөмбөгөөр сэнэглээл. Тэгэл тэрийг одоо жолоочтонд атгадаг тангентууд юм үүдний тэрийгээр тоноглол хүрэх ёстой газараа ирээд тэр гараа тавих юм эсрэг тийм зориулттайгаар ингээд би яг зэвсгийн шинжээчдийн тэр сүүлдэнд дүгнэлт гаргасан юм байсал ярьж байгаа юм л та. Тэгээ ингээ орж ирсэн. Тэгээд ороод ирсэн чэйждэн тус газар нь барайл тэгэл ер нь хувцалт нь яг нэг тэр ингийн машины дотроос нөө шилний цаас ямарсан хүмүүний дүрс ингээ харагдаж байгаа. Тэрнээс царай танигддаг. Тэр чинь тэр орж ирэхээс өмнө бас нэг ийм шавар хашаа байсан. Тэрийг төстэй нөө шороо бож гаргаж байгаа байхгүй. Орж ирэхээс өмнө бидний нөгөө бас нэг ингээ 2 метр арай хүрэхгүй намхан нөгөө шар шавраар байсан хашаанууд ингэждэг штеп. Машин заавал тавьж амжаагүй байсан. Тэрийг тавьж амжаагүй. Тэр чинь бол ерөөсө гэр хороолт. Тэр чинь шал өөр нөгөө шалган нэвтрүүлэхээр биш айлууд байдаг газараа гарсан. Ямар биш юм бэ те? Тэгээ юу шин задлын айлууд байдаг газараа. Тэгээд тэр эхлээд бол ханыг дэлбээд нэг машин жижиг машин ирээд ингээд одоо бодис юугаан тавиад дэлбэлсэн байгаа. Тэгээд ингээд гарц гараад ирэнгүүд ингээд ачааны машин орж ирсэн. Тэгэл ерөөсө болсон үйл явдал бол тийм юм байна. Одоо хэдхэн секунд л болдог шүү. Хэдхэн секунд. Энэ бол ерөөсөө яг ингээд ерөөсөө нэг минутын доторх л ажил. Ороод ирлээ ямар ч байсан жолооны баримжаан дээр хүний дүрс байсан. Тэрийг нөгөө жирүүн чиглүүлэл ингээд бодсон устгаа дуусаад дэлбэрсний дараа нь би доошоо яг яаж бууснаа санахгүй. Ямарсан тэр ингээд тэндээ би нэг байрандаа байгаад байгаа гэдэг мэдчихсэн. Тэгээд яг доошоо бууцсан байсан самбуу бүх холбоонуудыг мэдээллийг төвдөө дамжуулж намайг ямарсан байна амьд байна юу тэр одоо юмдыг дамжуулж өгч ингээд төвдөө холбож. Тэгээд шуурхаа бүлэгээр орсон бол хэдэн өгөхөрөөс хэдэн зэрэг. За одоо 2000 гарын зэрэг албагч. Өглөөнийхөө санд орж ирсэн. Өглөөнийхөө санд. Өглөө яг тэр машин дэлбэрдэг үеэр чинь бол ер нь өглөөний цаг баазын ихэнх зэрэг албагчд яг тэр үеэр хоолнд орж байгаа. Хоолнд ордог үе. Яг олон хүн орж байгаа юм бол одоо хэмжээшгүй их юм байна. Тийм 10 км-ийн цаатлын байрнуудын цонхнууд хагарсан байсан. 10 км. Хаашаа 10 км. Тушаалын дагуу 2008-ыг аврахын тулд давтлагчийг одоо амиа зорилгочийг алдлаа. Тэгэхээр яа гэвэл тэр анхны шөнөө нойр мэдээж хүрхгүй л байх тийм ээ. Ерөнхийдөө тэр бол маш хурдтай бол явсан болохоор нэг стресст орж арай амжаагүй. Эренгүүд тэгээд нөгөө нөхцөл биений үзлэг хийгээд төрдөө шархсаар тэгээд нөгөө халцарсан шалбарсан газруудад эмд одоо боох юм материал ингээд тавиад бүх одоо үзлэгээ хийгээд тэгээд одоо тайвшруулах тариа хийсэн юм шиг байна. Тэгээд нойр хурж байсан орон тэгээд унтсан маргааш өглөө уссан. Хоорондоо юу ярих вэ? Ярьж амжаагүй. Тэгэл бужигнаал ерөөсөө тэрнээс хойш ер нь 2 сар хантаас дуулганаас салаагүй. Тэгэл ерөөсөө 2 сар болсон. Бидний шогчод ерөөсөө 6-7 9 хоногийн бужигнуулаач. Яг үйл явдал эхэлчихэж байгаа. Тэгэхээр тэр дэлбэрэл тэр давталгооч та нарыг жинхэнэ нөө нэг цэргийн дүрм журам гэдэг юмд боддоор их ордуулж байгаа ойртуулж оруулж гэж байгаа. Цагийн байдал. Тий. Тэгээд энд одоо ингээд бит хоёр ингээд ерөнхийдөө бит хоёр гэж яриад болсон энэ Монгол цэргийн баг хамт олон бүх ээлж үүрэг гүйцэтгэсэн ээлжүүд бол яг л ийм одоо нэг зорилготой нэг бодлоготой бүх юмд одоо авгаалчтай хурдтай одоо бүх талаас нь тагнуулын мэдээ талаас нь ингээд бэлтгэж эмчээс ингээд очиж дүүргээ гүйцэтгэж байсан. Одоо магадгүй бит хоёроос өөр өчнөө олон Монгол цэргүүд тэрийг бол хийх боломж байсан. Дүрм журм нь одоо яадгийн машин зөвшөөрлгүй машин дахиад ирвэл дээшээ анхаарал зогс мохс гэж хэлнэ гэж байдаг юм уу? Эсвэл зүгээр шууд арга хэмжээ авах хэрэгтэй? Тэр орох ёстой газараар машин орох ёстой. Тэгтээ бол журам дүрмийн дагуу тэр чинь өөр газраас орж ирсэн. Шууд одоо тийм газараас ингээ орох юм бол анхааруулах буудлага хийн. Хэрвээ одоо шууд ингээд халдаад орсон бол анхаарал буудлага хийж амжихгүй учраас шууд галны эхэл. Тэр террористууд бол газараар л улсууд байгаа шүү дээ. Охинсгүй газараар орж ирэх шууд дагалнаж устгах л. За Ховд аймгаас татгцсан гэсэн тийм ээ. Тийм. Гэрийн чинь цэргийн хүмүүс үү? Манайхан дээрс цэргийн хүмүүс. Тэгээд цэргийн мөрөд. Ерөөсөө
яах гэж зэргийн хүн болсон байх юм бол манай нэг хоёр зэрэг салгаж байхгүй төгөөс хүмүүстээ ингээл тэр үе нөгөө 3 жилийн зэрэг албагч чинь нэг хувцаа яриалал их гоё харагдав. Тийм их гоё харагдал надад зэргийн хувц их би зэргийн хүн л бол гэж бодсон. Тэгээд тэр үед бол ер нь бол цэргийн хүн болон цэрэг цагдаагийн хүн болъё гэж боддог байсан. Тэгсэн чинь Батлан улс сургууль өрсөж яах хэрэг ноцсон чинь тэнцсэн. Тэгээд бичиг баримттай хуруулгаад сургуульд очих даавараа гэд. Тэгээд нөгөө би бас өөр сургууль төгссөн дэс үндэсний биеийн дээд сургууль төгссөн. Бас орох хэрэг авцсан. Тэгээ байж итл бичиг баримттай цэргийн сургууль төгссөн чинь очсон чинь шууд цэрэг хувц өмсүүлээл. Тэгээд одоо нөгөө хүмүүс ярьдаг шээ яцхан нөгөө хувц гэдэг нөгөө хуучин цэргийн одоо бол өмсгөө байсан. Тэр хувцыг өмсүүлээл карантинд гаргасан чинь чинь олон сургуульд орсон чинь цэрэгт ирчихээ гээл. Тэгэл анх сургуульд явсан чинь олон сургуульд ирсэн чинь цэрэг юм биш тэгэл цэрэг юм болсон да. Намайг Америкт байхад нөгөө Иракийн дан эхлээд оюутан байсан. Тэгээд аймаар цас ороод 7 хоног гэрээсээ гарч чадаагүй. Дан л үзүүлээд. CNN дан лайв гараад идэв. Дэлхийн анхны лайв дан үстэй дээ. Анхны лайв дан камерын дор явагдсан. Тэгээд би нэг юм ерөөсөө мартдаггүй арчилсан үзэлтэй одоо демократ үзэлтэй телевиз аахгүй юу. Fox нь болохоор Republican. Тэгээ CNN-ийн буушиг доош нь хийгээд буушийн хамсаатнууд гэсэн чинь нөгөө Монгол, Болгар, Польш, Молш гэдэг ингээд ийм л хэдий ядарсан юмнууд явж байна. Монголын Батлан амгалах жилийн зардал нь 52 сая доллар ингэнэ. Дайны эхний өдөр 52 томагавк харавсан байна. Нэг томагавк 1 сая доллар гэд. Монголын Батлан амгалахын төсвийг өнөөдөр харавчлаа гэд. Ингэж нөгөө улс төрийн өрсөлдөгч нь буушиг доош нь хийжсэн. Тэгэхэд нөгөө Монголын тухай тэгээд нөгөө CNN цааш нь ярихдаа Багдадыг хоёр дахь эзэлж байгаа нь бууш юм байна. Эхнийх нь Чингис хаан байсан юм байна. Ингэж нэг тийм шог маягаар ярьж ирсэн санаж байгаа. Тэгэхээр та нар бол Багдадыг эзэлсний дараа очсон улсууд шүү дээ. Тий. Яг энэ дээрээд ингээд харахад бол нөгөө дантай газар за та нарын хугацаа хэд байсан? 6 сар. Бид нар 6 сар гэж бас тодорхой хугацаанд уртгуулаад 7 сар ших бол одоо тий. Тэгээд 7 сар тэнд байжгаад буцаад нөгөө том онгоцонтой суугаад иргээд ирлээ тийм ээ. Тэгэхэд ямар сэтгэл төрсөн юм? Тэгэл тэнцээс очтой тийм божигнаан дунд, тийм буудалцаан дунд, дэлбэрэлтэн дунд байжгаад буцаад ирэхлээр чинь үнэхээр 50 байна. Манай монголч бас за буян тухай дээр газардлаа. тэгэл буян Том тухай онгоцоор ирсэн үү те? тийм нэг араараа гуучаараа. гэсэн нөгөө чив чимээгүй явж байгаа. За буян тухай дээр бууж шүү гээл. Тэгэл буян онгоцны дуу газарт буунгууд бүгд алгаад шалдаг босоод ирчихсэн. Тий, тэнд нөгөө яг өөрийнхөө газарт ирээд газарцсан. Одоо ингээд айх аюулгүй гэдгээ бүгд одоо мэдчихсэн. Онгоцны дуу газарцсан. Тий, агаарт байсан. Тэгэл газар нөгөө хаалга онгоцны хаалгангуул тэгэл нөгөө Монгол талаас хүмүүс ингээд дарга нар ингээд ирээ зогссон. Амьсгалах агаар нь Тэгэл агаар нь одоо маш сайхан анх тэр манай нисхийн агарч хүмүүс жоохон эвгүй нэрчтэй шүү дээ. Тэр агарчууд их танил их сайхан агаар байна. Тий, хэдэн сард гэсэн 8 сарын дундуур хэд сайхан дундуур одоо гоё тий гоё. бид нар ч өвөл явж исэн байхгүй. Өвөл айгүй хүүтэн шууд. Тий, 1 сард явал Хүүтэнд яваад тэгээд Монголд ирэхдээ бол тийм намрын гоё сайхан алгар өдөр ирж ирсэн. Яг нь тэрнээс хойш Афган руу явуулсан тий. Тэгс. тэрнээс биш би Сьерра Леон явуулсан. Тэгээд Суданд байна одоо. Батальоноор байна шүү дээ. Батальон чинь 8 бүрэн хин нэгэн үнэтэй үүрэг хуваалцахгүй одоо бүрэн хэмжээний үүрэг авч जैन. Битээр явж जैन. Камазууд явж байгаа бах. одоо нийт хэдэн хүн байна? Тэр одоо нууцлалын зэрэгтэй. Батальон гэдэг чинь 800 л. Тэгээ 800 гаруй байна. Тэгээд нөгөө Суданд нь манай эмнэлэг байна. Энэ бол нууц биш. Бидний ихэнх сагуулгад нөөбийн өмнө хүлээсэн үүргийнхаа дагуу бид бол ажиллагаа явуулж байна. Одоо явсан хүний тоо ингээ нөгөө давхардаагүй тоогоор хэдэн мянга болчихж байгаа. 10,000 гаруй болсон. 10,000 гаруй болж байгаа. Тэгээ яагаад энэ олон 10,000 цэргийг явуулаад идэв гэхээр тийшээ явсан хүн эх оронч үндэсний үндэслэг болж ирж байгаа. Энд нэг хийх ажилгүй гудамж мэтрэлдэг залуу шүү дээ. Эх орноороо бахархдаггүй, улсаа муулдаг.
нэг хагас дутуу англи хэлтэй. Тийм улсуудаас тийшээ яваад үтсэн цэрэг хүн бол хамаагүй илүү болж ирж байгаа. Миний эх орон ямар сайхан юм бэ? Ядаж тэнд очиод нөгөө энд хийж чадахгүй сургуулиудаа хийгээд байгаа. Аюултай нөхцөлд яаж амьдрах вэ? Техниктэй харьцсан. Техниктэйгээ харьцсан. Энд байхгүй техниктэй харьцсан. Уу яг энд байгаа юм л авч явж байгаа юм чи манай өөрийнхөө Тэнд шин техниктэй өөрийнхөө зэвсэг техниктэй явдаг. Өөрийнхөө зэвсэг техник. бүх юмаа чирж очино. Тэгээд эх оронч үндэсний үзэлтэй залуучуудаа бэлдэж байгаа л манай тэр Гол юм. сэтгэлгээ. Тийм. Тэр талаараа бол хэрэгтэй төсөл хөтөлбөр тийм ээ. Хэрэгтэй төсөл дээр нь нэгч хүн амиа алдаагүй. Энэ бол манай маш том үзүүлэлт. Төсвийн гаднаасаа Төсвийн гаднаас. валютаар Явсан Исланд оролцсон цэргүүд мөнгөнийхөө 70% авдаг лөө. Тий. Одоо сүүлийн юугаар тэгж байгаа. Сүүлийн үед 70%. 30% нь нөгөө юунд зэвсэгтөрчний хөгжүүлсэнд орж. За тэгэхээр энэ одоо юу гэдэг би өөрөө ч нөгөө их хурлын дарга аюулгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн учраас асууж байл та одоо болох юм уу мэдэхгүй. Зөвхөн энэ бол манай батлан хамгаалах салбарын том бодлого биш үсттэй тийм ээ. Ихээс агуулгуу. Тий. Том бодлогодоо орохоо зүгээр одоо нэгдсэн үндэсний байгууллагаас үндсэндээ энэ дүрм журмынхаа дагуу бид нар хүлээсэн үүргийн дагуу оролцож байна гэдэг л нэг бодлого үстэй. Манай улсын аюулгүй байдлыг бид нар ганц айрмаар хамгаалах боломжгүй. Тэгэхээр бид нар улс төр дипломатын аргаараа зохицуулна гэдэг юм хуультай. Манад ямар нэгэн хизээ нэгэн цагт ямар нэгэн боллоо гэж бодъё. Тэгэхэд бид нар энэ дайын дэлхийд инх тайван байх ажилд явж исэн. Ирак, Сьерра Леон, Афганистан, Сомали, Судан гэдэг. Сомали биш бах тий. Судан, Чад мад гэдэг. Тэгээ бид одоо болохоо байлаа шүү дээ. Ард түмэн туслаач улсуудаа гэдэг ийм зорилготой. Зөрөөд. Бид нар ч одоо инх тайванд хувь нэмэр оруулаад байна шүү дээ. Хаа байсан тэр сэрэлээ. Хаа байсан бид нарт одоо ах тамаагүй Африкийн улсуудад. Тэгээ бид нарт хизээ нэгэн цагт хүнд юм тохиолдвол та хэд бидтэйгээ хамгаална шүү. Нэгдсэн үндэсний байгууллагын дээр гэрээ дүрм журмын дагуу бол бид нар ингээд ертөнцийн хаана асуудал болж инх тайвныг одоо Нүүб бид нарыг хаашаа орооч гэж хүснэ тэрлүүгөө явна. Эргээд хизээ нэгэн цагт бид нар асуудал ороход нүүбд бид нар тэр журмын дагуу бас асуудал тавих нөхцөлтэй. Манай төсвөлээ одоо хариугаа өгөө батлан хамгаалах. За дотоод бодлогодоо хүн болгон одоо ингээд дайнд ажинд яваад та нар шиг ингээд яна гэхээр нэгдүгээр тоон үзүүлэлтүүд давхарцсантайгаар 10,000 юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр ажилгүй залуучууд маань хэд байна. Тэгэхээр энэ айрмыг бүтээн байгуулалтанд Монгол дотооддоо оруулъя гэдэг ийм хөтлөөрийг бид нар бас энэ тодорхой хугацаанд яриад эхэлсэн байж байгаа. Тэгээ улсын төсвтөр бол бас нэг чамлахаар чангатах гэж нэг 24 тэрбум тийм. А энэ юу гэж байна гэхээр өнөөдөр гаднаас бид нар бараг 80-100 мянган гадны иргэдийг ажилд авч тэр зээл төсвөрөө тэр бүтээн байгуулалтыг хийлгээд байгаа байхгүй. Нөгөө эдийн засгийн тэлэхгүй байгаа даа. А ингэсний дараа бол бид нар яаж яана гэхээр эдийн засгаа тэлээд одоо би юу гэдэг нэг юм замын компанитай байлаа. Би хятадаас ажилчин оруулдаг. Яг бол би сезонны ажилтай байхгүй. Би зунд ажилтай. Одоо юуны ажилчд хэрэг байхгүй. Цалиа өгөөд татврын төлдөг ажилт. Яг бол компани алдагдлалд орох гэдэг шүү. Тийм учраас хамгийн амар нь хятадуудыг оруулж ирлээ, замаа тавилаа. Хятадууд өгдөг $100 нөгөө хятад компанид төлж байна. Хавар оруулж ирлээ, намар за буцахгүй ч байх шиг байна. Энэ орон зайг мөнгө нь хаанаас авдаг? Дахиад зээл авдаг. Зээлийн одоо юу гаднаас авлаа. Одоо би чам зээл өгтөө. За би зээл авч чинь чи миний үйлдвэрлэдэг ундааг авна шүү. Гэрэнтэй ингэж. За чи миний стакан дуун шүү. Чи миний машинаар бариад миний жолоочд цалингийн өгөө шүү гэд би зээлнийхаа гэрээндээ тэрийг хийж байгаа. Тэгээ зээлний ихэнх мөнгө нь буцаагаар авчиж байгаа. Тийм. Тэгэхээр би чамд зээл өгж байгаа юм шиг мөртлөө би чамд ундаага зарч байгаа. Стаканаа зарч байгаа. Жолоочоо цалинжуулж байгаа. А тэгэхээр өөрөө чи ундаа үнэтэй байна шүү дээ. Тэгэхээр түрчээ зээлээ болохгүй би шүү гэлээ. Ерөөс ийм нөхцөлийг бид нар хүлээж авсаар гоод нөгөө эдийн засгийн хоримтлаа биелүүлж чаддгүй, татвараа өсгөж чаддгүй ийм юм руу ороод байгаа юм. Тэгээ өнөөдрийн ярилцлагын гол хоёр баатар бол та эргээд бид нар яагаад энэ ажилтгүй залуучуудаа уриалаад дуудаад одоо жишээ нь та хоёрыг зурагтаар харж байгаа өчтөрчнөө залуучууд байж байгаа. Энэ түр өөрөөгөө нөгөө ах нараа хараад ийм болох юмсан гэдэг шиг. Тэрүүнтэй адилхан 16, 17, 8-тай тийм залуучууд байж байгаа. А бүгдээрээ Ирак явна, бүгдээрээ Сьерра Леон явна гэдэг бол боломжгүй учраас тэгээ яах юм. Тэгэхээр бид дотооддоо батлан хамгаалах салбараараа дамжуулаад батлан хамгаалах салбар дээр улсын төсвөөс мөнгө өгөөд тэрүүгээрээ
энэ залуучуудаа цэрэг татаад цагаан цэргийн дүрм журмаар нь тэр 25 кг 30 кг хувцсыг өмсүүлж байгаатай адилаар бүтээн байгуулалтуудаа өөрсдөр нь хийлгий гэдэг ийм нэг цэрэг нэг үндэстэн гэсэн ийм хөтөлбөрийг ингэж байна. Энэ хөтөлбөрийн хаягийг бол бид нар бас энэ урлагийн дарга намын даргатайгаа бүгдээрээ зөвлөлдөж ярьсан. Дотоодын нөөцөнд суурилж эдийн засгийн хямралыг богино хугацаанд давах хөтөлбөрөө гэж. Энэ хөтөлбөр бол ерөөхдөө телевиз радио хэвлэлээр бол бид нар бас сүндээ сонсч байсан. Гэхдээ эсэргүүцэгчд маш их байгаа. Мэдээж бүх юм нэг талтай байдаг шүү. Уулын мод турттай бүгдээ бас наан сан үзэж байгаа хүмүүс байгаа л да. Тэгээ бид нар бол цэргийнхэн ер нь бол энэ улс оронд ажилтгүй залуучууд маш олон байгаа. Тэгээ эдгээр бол одоо ажил хийж явах хэвээр өөрийнхөө үүргийг ухамсарсан байх хэвээр их орны хөдлөлөө бас ажил хөдөлмөрөө бас их орноо хөгжүүлэхийн төлөө хэвээр. Тэгээд одоо зүгээр яриад яваад байдаг залуучууд маш олон байгаа шүү дээ. Ажил болгоныг голоод барьж тавиад нэгэнт магадгүй сэргийн сургууль руу одоо энэ мэдээж сэргийн анхан шатны бэлтгэл орж иж энэ цаашаага үргэлжлүүлэх хөгжлөх байх та. Одоо эхлээл карантинд очиж штэ. Тэгэх юм бол энэ карантин дуусны дараа Месут руу орно. Месут дуусныхаа дараа ажил руу орно. Тий. Тэгэхээр энэ хүн нэгэнт тангараг өргөчихсөн бол өөрийнхөө үүргийг ухамсарласан байх хэрэгтэй. Монгол улсын төлөө зүтгэнгээ тий. Тангараа мэдсэн хүн энд бол одоо шантралгүй хэрэгээ байгуулад тэгээд явж байгаа. Тийм учраас бол эндээс бол нэг орцсон залуучууд бол нэг шантраад эргэж гараад байх нөхцөл баг байхгүй бах. Одоо ер нь зорьсондоо тэмүүлэх байх л гэж бодож л байна л да. Энэ бол одоо ажилтгүй байгаа залуучууд бол том боломж. Амьдралаа төлөвлөх боломж өгч. тий амьдралаа төлөвлөх Зөв явах. Тийм хүмүүс чинь бол одоо бол голцоо 18-аас дээш насны залуучууд орох байх л та тангараг өргөх гэж болохоор тэгэхээр яг нэг амьдралд нөгөө хэлэх гэж хөл тавих. анхныхаа замыг замрах гэж байгаа залуучууд бол маш ирээдүйд том одоо алсыг харсан л ирээдүй байна л да. Бас нэг хууль бас улсын их хурл гаргасан шүү дээ. Төрийн албаагч болъё гэвэл цэрэг албаасан байна. Биечлэн хаасан бай гэж. Өөрийн биеэр албаа хаасан. Тэгэхээр цаашдаа энэ залуу одоо энгийн ажил эрхлэхэд бол бүрэн нээлттэй болчихж байгаа бас тий. Давхар талаасаа. Төрийн албанд цэрэг албаасан үнийг авъя гэдэг чинь бас Израилийн билүү Солонгосын туршлага юм. Яагаад Швейцарч билүү бас л нэг Батуулын санал баха. Батуулын саналаар бид нар тэр хуулийг баталсан юм. Цэрэгт би нэг ярианыхаа эхлэхэн цогц дурсан та яг анзаарсан уу? 90 оны дараа энэ юу найрам хэрэгтэй юм уу? Бид нар Орос хятадтай байлдах юм уу гэдэг. Тэгээ маш готрангуй үзэлтэй болоод энэ найрамыг чинь хэсэгчл тараагаад юугаа тэтгэр мэтргүй болоод цэрэгт явах нь ер нь утга учиргүй болгосон юм. Тэгээ түүнээс хойш бол ер нь айрамгүй байж болохгүй гэдэг ингээд нөгөө юм буцааж ийн л да. Одоо барилгын цэргээс бусд нь бол үндсэндээ сэргэгдсэн. Одоо барилгын цэргээ бас сэргэж. Энэ жилээс сэргэж байна. Энэ жилээс анхны 24 тэрбум төгрөг өгч шин. Энэ зөвлөдөө түрүүн та хэлжсэн нөгөө өөрийн цэргийн тижээж чадахгүй хүний цэргийг тижээдэг гэж ямар ч улс оронд байдаг юм шүү дээ. Тэгээ бид нар энэ өөрсдийнхөө энэ залуучуудыг ажилттай болгохгүй бол энэ хаа нэгэн газар улс төшөө бас ажилч нь болж хувирна шүү дээ. Тэнд хүний нутагт ажил хийж байгаа бол өөрийн нутагтаа ажиллаа хийгээд хөдөлмөрөө эхлэе бол хамгийн энгийн улс тий. Монгол улс хамгийн чинь бас шүүмжилж болохгүй. Тэд нар чинь эргээд Монголдоо ирэхээр энэ ажлын байр байхгүй ч. Тэгэхээр ажлын байрыг бид нэр давхар бий болгоход эргээд тэнд байгаа нөгөө бид нар дутагтаад байгаа инженерүүд өндөр мэргэжлийн эргэж ирэх одоо эргэж ирэх гэхээр ажлын байр байхгүй. За ингээд нэвтрүүлгэнд оролцсон Самбуу Яндан Азэ Батлаг гишүүнд баярлалаа. 6,000 шин цэрэг татагдах хэвээр хуучин дээр нэмж энэ 6,000 хүн давхар мэргэжилтэй болох хэвээр. Одоо дайны үед бол танкаж болоод юм уу ингийн үед тракторож болоод явдаг ийм улсууд гарах хэвээр. Тэгээ энэ жилийн төмөр зам бүтээн байгуулалтын энэ цэргүүдээ бид нар дайчлана. Компаниуд ажиллаа хийн. Гэхдээ гадаад ажилч авахыг хориглож байгаа. Дотоодынхоо цэргүүдийг сурсан улсуудыг аваад ажиллаа хийлгэнэ. Өнөөдөр 100 цэрэг надад сонсволны жолоод хэрэгтэй гэтэл цэргийн ангид бэлэн байж идэг. Тэгээ ирсэн улсууд баярлалаа. Нэвтрүүлэг хийх боломж олсон Eagle телевиз баярлалаа.